Би ер нь бол тредлог бол афро химиг голчилж ер нь хөгжүүлэе гэж боддог. Одоо хүртэл ер нь тэрийг суралцаар яваа. Баригддаггүй тийм хэм маягийн хувцсыг өмссөн ч болно, баригдсан маягийг өмссөн ч болно. Тийм болохоор яг стрит фэшн гэдэг тэр тийм зах хязгаар тодорхойлоод хэлэхгүй байхгүй гэж боддог. Миний хувьд юу байна? Нааг их тэмүүлэн гэдэг бас ити гэж дууддаг. Би хувцс дизайнер бас барбер мэн. Тэгээ Mepa брендийг найзтайгаа үүсгэн байгуулад одоо дизайнераар ажилладаг. Johnny's Barbershop бас ер нь бол гаралтай барбер гэж өөрийгөө боддог. Afghan Hair Studio гэдэг одоо hair studio-д барбер хийгээд явж байгаа. 25 настай. Mepa брендийг үүсгэн байгуулад ер нь бол нэг 2.5 жил болоо явж байна. Тэгээ Mepa авто бас accessory дизайнер гэж хийдэг. За юу яцгаана? Энэ манай ажлын өөр байна. Энэ дээр хувцас хэсгээд энэ дээр ер нь төлөвлөгөөгөө бичиж явчихдаг байгаа. Энэ болохоор яг нөгөө манай барбер хэсэг байгаа. Бас янзалж ус застдаг. Хэсэг байна. Энэ яг манай дэлгүүрийн яг үндсэн хэсэг. Энэтэй тийшээ ингээд шинэ коллекц гарсан байгаа. Аксессуарууд бас байгаа. Энэ хэсэг болохоор ер нь ажилчдын entertainment хэсэг бас үйлчлүүлэгчд орж ирээ хүлээж сууж болно. Ер нь яг конснер байдаг тийм хэсэг байгаа. Би анх ер нь багасаа хипхоп хөгжмөнд их дуртайсан. Хипхоп хөгжмийг их сонсдог. Тэр үедээ болохоор Fovo, Echo, Nike зэрэг брэндүүдэд илүү дуртай байсан. Анх намайг манай яг 8 дугаар ангид хад оюутлын машин орж исэн. Тэгээд тэр байсан болохоор яг хувцсанд илүү дурдлаад Монголд яг байхгүй хувцснуудыг нь янзалж байхгүй хувцснуудыг үүсгэж яг найзуудынхаа өмдийг хасгаас ч юм уу эхлээд яг хувцсанд орлож эхэлж байсан. Тэгээ Монголд яагаад ийм гадаадын брэндүүд шиг гой хувцас загвар гаргадаг брэнд байж болохгүй гэж бодоод өөрөө анх захиалгаар хувцас хийдэг гэсэн. Тэгээд сүүлд найзтайгаа нийлээд Mepa гэдэг брендийг үүсгэе гэд үүсгэжсэн. Одоогоос 2 жил гарны өмнө яг үүсгэсэн Mepa брендийг. Манай Mepa яг анх үүсгэж битээр хоёулаа байсан. Залбоо гэж залгаа Крис гэж дууддаг. Тэгээ тэр залуу нь болохоор яг өөр интерьер дизайнераар сурдаг гэсэн. Тэгээ яг сүүлд хөрөөд хувцсыг илүү сонирхоод одоо болохоор Mepa авто захирал гэж авдаг. Хувцс дизайнаа гаргадаг, эсгүүрээ өөрөө гаргадаг. Би болохоор Mepa авто дизайн дээр нь илүү цог хамтарч ажилладаг. Аксессуар талаас ер нь илүү барьж авдаг. Тэгээ Mepa авто Afghan гэдэг нэг лайн үүсгэсэн. Энэ болохоор илүү хипхоп, илүү гудамж лууга чиглэсэн тийм лайн байгаа. Тэгээд Afghan-гээ болохоор Afghan Hair Studio гэдэг барбер олон бүс асуултууд тредлог тэднийг хийх тийм салонтой болсон. Энд аяа. Орон бүтээлтэй ажгүй. Би ер нь бол тредлог бол афро химиг голчилж ер нь хөгжүүлэе гэж боддог. Одоо хүртэл ер нь тэрийг суралцаар яваа. Тредлогыг яг хийгээд тууштай хийсэн хугацаанд гэвэл 2014 оноос хойш хийсэн. Өөрийнхөө яг сонирхлоор хийжсэн болохоор тэрэн дээр яг цаг зав гаргаж сураагүй зүгээр хобби болгож хийжсэн болохоор яг тийм амар сайн байгаагүй. Johnny's Barbershop болохоор яг өөрийн ажил болгож хийсэн болохоор тэрнээс хойш илүү өрчмтэй сайн сайжирсан. Одоо хийх засалт гэвэл тредлог байгаа. Тредлог гэдэг нь яг нөгөө тайлбарлах юм бол ширэлдүүлнэ гэсэн үгсийг багцаар нь ширэлдүүлдэг. Одоо Ямайк Африкаас гаралтай харуудын тийм өсний төрөлөдөг. Тредлог нь залгаж бас хийж болдог. Өөрийн өсөнд бас хийж болно. Хэрвээ залгахаар бол хамгийн багадаа 7-8 см өс байх хэрэгтэй. Цэвэрлэгээний хувьд гэх юм бол соттой усаар твтэж цэвэрлж болно. Гүн цэвэрлэе гэвэл гэхдээ өдөр тутмын галтан дээр болохоор яг ангижруулагчгүй аль болох байгалийн гаралтай шампунь ашиглавал илүү зүгээр байдаг.
Би яг багасаа эхлээд юм авах туртайсэн ер нь handmade зүйлсийг яг хийх туртай байсан. Тийм болохоор яг тэр чадвараа илүү хөгжүүлээд ус янзлах болон хувцсыг тэр мэргэжлийг илүү их сонгосон. Тэгээ одоо болохоор тэр ус янзлах болон хувцсыг яг өөрийнхөө хоббигоор мэргэжил болгоод ажиллаа явж байгаа. Тийм учраас би яг өдөр болгон ажилдаа яаж явна гэж бодохгүй яг энэ зүйлдээ дурлаж хийдэг. Тийм болохоор илүү амжилттай хурдан хөгжиж явах юм болов уу гэж боддог.